хууль бол маш тийм чухал хууль байнамаа. Тэр юугаараа чухал вэ гэхээр төрийн зүгээс энэ жижиг дунд бизнес эрхлэгчдийн энэ эдийн засгийн энэ секторт хандлага нь маш хүчгүйчээд байдаг. За энэ одоо ямар тооноос харагдж байна вэ гэхээр нийт манай бизнес эрхлэгчдийн одоо аж ахуйн нэгжүүдийн 98% нь энэ эдийн засгийн секторт хамрагдж байдаг. За дотоодын нийт бүтээгдэхүүний 17%-ийг бүрдүүлдэг. За гэтэл нөгөө талдаа одоо нийт ажил эрхлэгчдийн 700 гаруй мянган ийм ажил одоо эрхлэгчдийг хамрагддаг ийм эдийн засгийн сектор. Нөгөө талдаа одоо уул уурхай гэх мэт манай эдийн засгийн том секторууд маань одоо бизнес эрхлэгчдийн 1%-ийг эзэлдэг боловч энд одоо төрд бол маш их нөлөөтэй бодлогын одоо төрийн одоо гол фокус болж чадаад байдаг. Гэтэл жижиг дунд бизнесийн эдийн засгийн сектор маань төрд ингээд одоо лобби хүчгүйчээд байт юм аа. Тийм учраас энэ хуулийг энэ одоо маш нухацтай хэлэлцэж маш сайн хууль гаргаад одоо дунд урт хугацаанд энэ жижиг дунд бизнес эрхлэгчдийг төрийн зүгээс үзүүлэх энэ дэмжлэгийг нь одоо тогтвортой, оновчтой, хүртээмжтэй, үр өгөөжтэй байлгах талаас нь сайн зохицуулт хийх ийм хууль болоосоо гэж хүсэж байгаамаа. Тийм ч учраас энэ хуулийг одоо дэмжиж санаачлагч нь болж явж байгаа. За тэгээд одоо Ганбаатар гишүүнээс зүгээр бас саналын сонсъё гэж бодож байгаа юм байна. Хууль маань цаашаа их сайжирч гараасаа гэсэн үүднээс зөв нэг ийм нэг өнцөг байна. За энэ хууль маань одоо ингэ уншаад байхаар яг энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн зүгээс үзүүлэх санхүүгийн үйлчилгээг яг хүлээн авах чиг. Тэр үйлчлэгийг одоо хүлээж авах талбар, тэр ангилал, тэр бүх юмыг нь маш одоо тодорхой болгож өгсөн талаараа бол даваа талтай. Тэр нь бол маш тодорхой болж ирж байгаа. За гэтэл нөгөө талаас энэ яг төрийн санхүүгийн үйлчилгээг тэнд яг хүргэж өгөх төрийн бүтэц маань өөрөө ямар байх вэ гэдэг дээр энэ хууль бас нэг сайн ажиллах хэрэгтэй юм байгаа шүү. Одоо жишээ нь жижиг дунд бизнесийн одоо зээл олгодог институт нь нэг яамн дээр, зээлийн батлан даалт гаргадаг нь нэг яамн дээр, зээлийн хүүгийн татаац өгдөг нь нэг газар. За зөвлөх үйлчлэгээ гадаад харилцаанууд нь одоо хаана байдгийг бүүмэд. Одоо жишээ нь өнөөдөр сонин дээр одоо GTZ олон улсын санхүүгийн корпорац Өмнө Говь аймагуд оюутлогоо компани нийлээд улс орон даяар хэрэгжих жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр эхлүүллээ гэдэг энэ сонин дээр зарласан байна л да. Гэтэл ингээд жижиг дунд бизнесийн газрынхнаас асуухад одоо төрийн гол бодлогын газраас нь асуухад энэ талаар ямар ч мэдээлэлгүй байж байгаа жишээтэй. Тэгэхээр энэ төрийн санхүүгийн үйлчлэгийг үзүүлэх энэ төрийн бүтцийг маш одоо тодорхой болгоно гэдэг маань одоо жижиг тодорхой байгаа зүйлүүдийг нэг дээвэр дор, нэг бодлого дор ингэж зангидж яг нэг шугамар энэ төрийн санхүүгийн үйлчлэгийг энэ төсвийн хөрөнгийг одоо эзэдд нь маш оновчтой, хүртээмжтэй өргөх маш чухал байнамаа. Тэгэхдээ тэр одоо хэлбэр нь өөрөө бас ямар байх вэ? Бодлогын байгууллага байх уу? Яг бие даасан санхүүгийн институт одоо оператор компани байх уу? Төрийн мэдлийн. Одоо гэх мэт иймэрхүү одоо бас бодлогын хуулинд оруулах ийм бодлогын одоо том асуултууд бол бидний өмнө байна. Тэгэхээр энэ талаар их сайн бодолцож одоо хуулиа яг хэлцэг явцдаа ажлын хэсгээр их сайн ярилцсанаа гэж бодож байгаа. Уг нь бол төсвөөс аль болох бага хамааралтай жил болгон одоо төсвөөс одоо мөнгө гуйгаал төсөв нь одоо ингээл харамч хөвчийг ингээд суугаад байдаг биш. Бие даасан өөрийгөө санхүүжээ явдаг. Одоо гарааныхаа үед одоо ядаж хагас арилжааны шинжтэйгээр дунд урт хугацаанд одоо улс төрөөс ямар ч хамааралгүйгээр эдийн засаг одоо ямар ч болж байсан. Тий. За жавхлан гишүүнд нэг манад гэж. Ерөөсөө товчхондоо төсвөөс ямар ч хамааралгүйгээр энэ одоо төрөөс үзүүлэх жижиг дунд бизнес эрхлэгчд үзүүлэх төрийн санхүүгийн үйлчлэгийн тасралтгүй явж явах үүднээс төсвөөс одоо аль болох холдуулаад өөрийгөө санхүүжүүлдэг. Өөрөө одоо олон улсын дээр зээлийн үнэлгээний байгууллагуудаас зээлжих зэрэглэлээ аваад олон улсын санхүүгийн зах зээл дээрээс шаардлагатай хөрөнгө мөнгөө босгоод ингээд өөрөө санхүүгийн харилцаанд ороо явдаг. Тэгээд жижиг дунд бизнесүүдээ одоо бүх төрлөөр нь санхүүгийн зээлээр нь ч тэр, батлан даалтаар нь ч тэр, хүүгийн татаацаар нь ч тэр, санхүүгийн үйлчлэгээ олон улсын харилцаа гэдэг бүх талын үйлчлэгийн бүрэн цогцоор нь одоо нэг суугаар үзүүлдэг ийм хэлбэрлүү одоо олон улсын сайн ийм практикийн түвшинд одоо оруулахыг энэ хуулиар зохицуулж өгөх нэг чухал байгаа шүү гэдэг дээр санал хэлье. Энэ талаар бусад хууль санаачлагчид маань одоо ямар бодолтой байгааг сонсё. За нэг
зоч төлөөлөгчдийг танилцуулъя. Цагдаагийн ерөнхий газрын хэрэг бүртгэх албаны нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх тасгийн дарганаар улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. За та бүгдэд улсын хурлын гишүүдийнхаа нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсээрөөё. За жавхлан гишүүн бол өөрөө хууль санаачлагчтэй тийм ээ. Тэгээд санаачлагч нь санаачлагчаас асуугаад гаргаж яхаа. Юу та нэг үг хэлсэн тийм ээ. Тийм. За